Аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлт засаг дарганы тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс цагдаагийн газар хамтран гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь уулзалт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнийг аймгийн иргэдийн төлөвшөлтөд урлан дарга бөгөөд гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн Эрдэнэ хотны чиглэлээ. Мөн гэмтэргийн гаралт түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг дээшлүүлэх нь аймгийн хэмжээнд үлдэгдсэн гэмтэргийн өнөөгийн нөхцөл байдал цаашлаад анхаарах асуудлууд тодорхой төрлийн гэмтэрэг зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал цаашид анхаарах асуудлууд архи цогтууруулгандаа худалдан борлуулагдаж буй аж ахуй нэгж байгууллагуудад хийгдэж буй хяналт шалгалтын талаар архигүй Монгол хөтөлбөрийн 2013-аас 16 оны хэрэгжилтийн талаар байгууллагын хүрээнд гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил түүний үр дүн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг сайжруулах анхаарах асуудал зэрэг илтгэл мэдээллүүд тавигдсан юм а. Түүнчлэн уг зөвлөгөөний үеэр Дархан, Шарингол, Хонгор, Орхон сумын иргэдийн төлөвлөлт урлагийн удирдлагууд сумын гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажил түүний үр дүнгийн талаар тайлбарлалаа. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол бүх нийтийн үйл хэрэг. Энэ бол аж ахуй нэгж байгууллага иргэн бүр өөрөөсөө үндсэн үүрэг. Байгууллагын бол нийгмийн хариуцлагын үндсэн үүрэг. Иргэдийн бол өөрийнх нь үүрэг юм а. Тэгэхээр энийг нэг чиглэлдэж бид нар өнөөдөр энэ зохион байгуулах шаардлагатай байна. Тийм учраас өнөөдөр бид энэ зөвлөгөөнийг хийж байна. Энэ зөвлөгөөн дээр бол зөвлөгөөнийхөө урд нь бид нар бол энэ гэмтэргээс урьдчилан сэргийлэх 45 хоногийн аян зохион байгуулсан. За энэ аяны хүрээнд бол одоо энэ төгсгөлийн ашиглалтанд орж байгаа маа. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд мөн сумдын иргэдийн төлөвлөлтийн хурлын дарга нар буюу одоо гэмтэргээс сумын одоо гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2000 одоо өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан мэдээллийг бас сонсож биднээс эндээ үнэлдэг нөө. Бид нар үүнээс гадна энэ дараа бол бас томоохон ажил олгогч нартай бол бас гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг чиглэлээр бол санамжиж байгуулна. Энэ бол бид нар нийтэд нь байгуулна. Энэ одоо бол жишээ болж 2-3 байгууллагатай санамжиж байгуулна. За энэ дараа бид нар бас энэ нийт эзэмшлийн газрууд ялангуяа байгууллага өөрийнхөө орчинд камерын хяналтыг бий болгох ёстой. Тэгэхээр бол өнөөдөр энэ камерын систем ямар хэлбэртэй байх юм бэ гэдэг нь бол Монгол улсын стандарт байдаг. Энэ стандартыг бид нар бас танилцуулах шаардлагатай. Тэгэхгүй өнөөдөр байгууллагын хамт камерын хяналт тавигдлаар нэг жижигхэн хэмжээний шаардлага авахгүй тавьчихад байдаг. Энэ бол зөвхөн өөрийнхөө технологийн зорилт тавиад байна. Тэгвэл бид нар тэр орчнуудаа хяналтын энэ бол олон шалгуултаа шүү дээ. Нийт эзэмшлийн газар гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах мөн өмнөөс гадна байгууллагын өөрийнх нь дотоодын аюулгүй байдлыг хангах юм чиглэлтэй ажил байгаа юм. Тэгэхээр энэ чиглэлээр нь бол бид нар камерын нөхцөл системийн одоо ажиллах одоо бид нар бол нийт эзэмшлийн газруудаа аймаг бол бид нар камерын систем дээр шүү дээ. Тэгвэл байгууллагын өөрийнхөө орчинд бол энэ камерын хяналтыг бий болгоё. Энэ дээр нь бол бид нар бас стандартаа басруулаад удахгүй иргэдийн төлөвлөлтийн хурлын тэргүүлэгчдэр журам гарахын журмын төсөв өнөөдөр танилцуулж бас эндээ хэлцүүлнэ гэсэн юм талтайгаар өнөөдөр зөвлөгөө хийж байна. Уг зөвлөгөөнд Дархан уул аймагт гэмтэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамтран ажилладаг төрийн болон төрийн бас байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр нөлөөг дээшлүүлэхэд юуг анхаарах тухай хэлцэж санал бодлоо солилцсон юм. Гэмтэрэг зөрчил осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх талуудын хамтын ажиллагаа сайжруулах зорилгоор аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь Дархан улааны цахилгаан стандарт төрөмж Товцат компани, Улаанбаатар түмэн замын 1-р анги, Петровск компани Дархан салбартаа хамтын ажиллагаа санамж жижиг байгууллаа. Энэ зөвлөгөөнд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бас байгууллага иргэд олон нийт аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл 90 гаруй хүн оролцож байна. За энэ зөвлөгөөнөөр бид гэмтэрэг зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, цаашд ямар ажил арга хэмжээг одоо иргэд олон нийтийнхээ дэмжлэг тусцаатай хийж хэрэгжүүлэх юм гэдэг энэ нөхцөл байдлаа ярилцж байна. За ингэж ажилласнаар бид нар 2017 он доллар гэмтэрэг зөрчлийн гаралтыг бууруулах ийм үндсэн зорилт хэрэгжих ийм ач холбогдолтой зөвлөгөө болж байгаа маа. Уг баримтчийн хүрээнд гэмтэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, архитан согтуурхтай тэмцэх чиглэлээр нийтийг хамарсан ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулах, түүнд идэвхтэй оролцож хамтран ажиллах, нийтийн эргүүл хариуцлагатай жижүүр ажилуулах, урамшуулалт эргүүл гаргах, гэмтэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтнуудад холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сургалт сурчлагаа явуулах, байгууллагын нутаг дэвсгэрдээ түүний ойр орчмын 50 м газрыг гэмтэрэг зөрчил үйлдэгдэн гарах магадлалтай болон хяналт тавих шаардлагатай цэг камержуулах, гэрэлтүүлэхтэй болгох, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон юм а.